Мөг хатгатаа жингээхээ 14-ний 3 хэсгийг нь алддаг. Тэгвэл 56 кг мөг хатаахад хэдэн килограмм хатаасан мөгтэй болох вэ гэсэн бодлого өгд. За тэгэхээр 56 кг мөгөө 14 шиг хэрчмээр төслөе. 1 2 За ингээд 14 шиг хэрчмээр төслөлээ. За энэ бол нийтдээ 56 кг мөг байна. За мөг хатах явцдаа энэ 14 хуваасныхаа 3 хэсгийг нь алдна. Өөрөөр хэлбэл хатсны дараагаар энэ 3 хэрчим нь байхгүй болно гэсэн үг. Үлдсэн 11 хэрчим нь үлдэнэ. Тэгэхээр 56 кг-ыг эхлээд 14-тэй хуваад үзье. 4 кг гэж нөөгдөн 1 хэрчмээр 4 кг байх нь. За үлдэж байгаа 11 хэрчим нь бол нийтдээ 4 кг буюу 44 кг гэж гарч ирнэ. За өөрөөр хэлбэл нийтдээ 56 кг мөг байсны 14-ний 3 хэсэг буюу 12 кг хатаад 44 кг нь хатсан мөг болж